За 100-ны амралтаар ингээ найз нартайгаа байжсэн чинь эвдэрхий шууд ингээ хайрцагнаас болж энэ 100 ийм болно гэж би ерөөсөө төсөөлөөгүй. Тэгээд би болохоор өөрөө яатсан юм бэ нөгөө гэрээ оройнд орцсон юм бэ нөгөө цагдаагаас гэрээ оройнд оруулсан. Тэгээ их их 100-аа би энэ чинь өнгөрөөж байгаа гинэ. Тэгээд энэ гэрээ оройн болохоор юу 3 цагийн өмнө дууссан юм. Гүүн бэ 3 цагийн өмнө дуусаагүй. Шүүх хурдлан 3 цагийн өмнө дууссан. Тэгээ би гэрээ оройнд орцсон гэж байна. Тэгээд манай эцэг их наваа нэг хэдий юм хийхчээ тэгээ яваад өгсөн л. За гэртээ өргөцсөн л. За би эцэст гэртээ ирлээ тэгээ эцэг их ирэхээс өмнө гэр орноо цэвэрлэх хэрэгтэй л юм. Тэгээд нэг хог нь болохоор арын талбай дээр байгаа гинэ. Арын талбай нь үү. Ваа эн чи бас их айтайхан амьдэрдэг хүн биш үү? Энэ манай ээж юм бах та. Ваа манай ээж чинь бас айгүй юу хүн биш үү? Аав хаана ээж ийм царайлаг байгаа юм чи аав гэрвэ аав алга би аав юм би манай ээж өргөтгөл госон ганц эмхтэй юм бэ л ш. Яагийн хайса find and throw after trash bags гэдэг. Bags юм уу дахиад хог байгаа юм бэ дахиад хог нь хаана байгаа муурны зураг байждаг шээс ой. Манай ээж ганц би ээж байгаа байхгүй ганц хүүтэй ганц мууртай тий. Тэгэл болоо. Аав байсан бол аавын зураг байх ёстой ш таар л та. Эсвэл энэ манай аав юм болоо л. Маг эвгүй мөр үжидэг шээс. Царай бэрэ болоо. Араа. Яа. Одоо хогийг хайж уснаа болоогүй дахиад хог байгаа юм байна. Та биш болцсон юм байна. За тэгээд энэ гэрт байгаа онгорхол ааснуудыг цуглуулах хэрэгтэй гинэ. Тэгээ манай эцэг их өрөөний шкафонд юу авах хэрэгтэй гэж хайрцаг авах хэрэгтэй гэж. Энэ миний өрөө юм шиг байна. Тийм байна. Энэ миний өрөө. Ингээд өрөөнд хогнуудыг цэвэрлээд дууссан. Тэгсэн дууссан. Тэгээ гаргаж хаймаа ихсэн байхгүй байна. Хоос нь лаазнуудыг л түүж хаягдсан. Бүгднийг авцсанаа тэнд нэг дутуу байна. За пиццаг халаа гэсэн пиццаг халаагаад өрхөө. Халцсан уу? Пицца халж явах зур усан дор гинэ. Авд усан дорцгой. Хаалга онгорхоход би усанд орж чадахгүй ш. Солиотой би. Гэтэ ганцаарх нэрж тий. За пиццагаа аваад зургтны өмнө очиод идэгний. За пиццаг авсан. За тэгээд тоолоо идээд. Тэгснэдээ энэ гэртээ өргөдөж байгаа маань ер нь их дайжгүй өнгөрөөсөл. Тэр араа тийч бас дахиад муурны зураг вэ. Энэ манай ээж би аавгүй тоглоомч. Энд муурны зураг, тэнд муурны зураг, дээдлийн давхардаас дахиад муурны зураг, аавын нэгт зураг баг. Тэгснэ папай үзэн ш. Яг чихнээсээ папай гарч идэг ш. Дараагийн өглөө ш. Зүгээр л папай үзэж байгаа л дараагийн өглөө болоо. За дараагийн өглөө ихэс. Наа тэгээ зунжингаа гэртээ оригдсон би одоо ямар навшиг хийнэ л гин. Энэ хүнийг харсан уу гинэ. Энэ хараа дандаа алга болцсон эрэгтэй хүмүүсийн зураг үү штт. Манай гол дүр аавыгаа хайна гэж байх уу? Энэ хараа жоохон хүүхд твэрсэн эрэгтэй хүн байгаа үст. Энэ эрэгтэй хүнийг харсан уу гэд тэр хараа хоёр хосын зураг байгааз. Энэ манай аав юм биш үү? Намайг жоохон багт ингээ твэрсэн зураг нь байгаа байхгүй. Тэгээ ор сураггүй алга болцсон. Яг тийм биш штт. Манай аав багхгүй. Миний ширээн дээр хүртэл муурны зураг. За манай гэр бүл бол мууранд үнэхээр дуртай байна. Сайгүй л муурны зураг. Ижээ нэг ганц шиг нохооны зураг байгаа болохоос бусдаар бол их муурсаг айл байна. Хибэ чаав уул гэ. Би чамаг сэрэгчээсээ хэр унтавда хоригдлоо гинэ. Тэгсэн чи эндээ тасаараа чамаг одоо ингээ үргэлж хяналтанд оруулж байгаа тий чи хэр сайн унтваа гин. Мууг унтлаа. Тэгээд би манай аав байдаг шээс. Би аавтай байна уу? Энэ хүн манай аав байж. Би тэгээ гадагшаа гарлаа. 9 цагаас хойш гадагшаа гарлаа гэсэн чинь за ойлголаа ааваа гинэ. Тэгээд өдөржигөө дими хөвтөд илгөө гэр орныхаа ажил туслаарай гэж. Тэгээд замын цаадлын хөрш Рупорт чамд нэг хідэн ажил өгнө гэсэн. Тэгээд тэрнээс карманы мөнгө олж өрөө гэж. Тэгээ муура хооллоор гинэ. Артын талбайд нөгөө муурны хоол байгаа гин. За муура хоолцгоо. Ваа бас сүрхий хоол молтой. Вичинг авар гинөө. Шулмын цаг гэд ном утгатай тэгснэ баахан өднүүд үйд шар шууны өд биш шүү дээ. Энэ манай ээж хараал идэх юм бах та. Та нар тэр тухай мэдхүү. Шар шууны өдөр хараал идэг. Амар хараал идэг бүр.
Тэгээд шар шууны өдөр хараачих юм бол ер нь тэгээд сэхэл авахгүй ухчихдаг гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь шулмын цаг маг гэсэн ном тавьцсан. Тэгснэ хажууд нь баахан шар шууны үд мүдтэй энэ ээж шолон болоо явцсан шөө. За тэгээд эсрэг талын байшин болохоор нөгөө манай хөрш байгаа гэсэн. Хэдүүлээ манай хөршинд очицгоё. Ноён Рупорт гинэ. Манай Рупорт болохоор нохоотой юм байна. Нохооны үе паг юм уу? Тийм ээ, паг. Шал царай муутай. За энэ нөгөө Рупорт. За юу вэ? Хоригдлоо. Чавтай тайлцгаа таатай байна. Аавч надад бүх юм хийсэн чи стафтайгаа яг адилхан юм баал гин. Тэгээ тий өмнөх цагт би хаасайгуу ингээл солиот молиот буудуулдаг байсан эдрэг. Өөрийнхөө нөө сахилгууддаг байсан үеэл яриад би ч гэсэн чавтай адилхан сахилгууддаг байсан л гэн. За хийх ёстой нэг хэдий юм байна. Тэгээ чи хэдэн дөрөвтэй болж болно л гэн. Тэгээ аавд ч мөнгө чи өгөх чинь тэгээ чамд амжуулна гэсэн гинэ. Тэгээ хэдэн хайрцаг аваад ирсэн улбар шар хайрцаг нь аваад подвол руу хийгээд тхээ гин. A few moments later. За чи барагд болчлоо. Тэгээд энэ өрөө рүү хийгнэ. Тэгээд энэ өрөө жоохон аимшигтай харагдаж байна гэсэн чинь. Тийм ээ, наа өрөө чи жоохон аимшигтай харагддаг юм аа. Тэгээд энэ чинь болохоор би залуу байхдаа найз нартайгаа сууж мууж охин мохин цуглуулдаг байсан. Чи энэ тухай бодод төсөөлж чадчихэв нүл гин. Тийм ээ, би төсөөлж чадчихэна л. Тэгээд энэ чи те ингээд хөгжим сонсоод ингээ гоё суудаг байсан. Залуу байхад сайхан байжээ л гин. Хөө бол ер нь бас хөдөлгөөнтэй л хүн байж. Тэгээ залуу байхад бүх юм айгүй энгийн байсан. Тэгээ наа хайрцгаа тэр өрөө рүү авчиж шидэтгэл гэж. Бэнчи та энэ өрөө амар эвгүй болоо явцсан ш. Энд гэхдээ юу вэ те? Нөгөө пилонк боловсруулдаг өрөө вэ те? Гэрэл мэрлэн ийм улаан. Тэгээ гол нь энэ дээр нөгөө нэг юу байгаа хгүй ус зайлуулдаг ийм савтай нөгөө боцоо хийдэг. За тэгснэ те би хөгшөрсөн гэж өөрийгөө хэлж байгаа юм шиг. Гэхдээ би залуу байсан бол энэ бүхнийг бол ерөөсөө асуудалгүй шийдчих байсан л. Саяхан л би 16 настай байсан юм шиг санагдаж байна л. Тэгээ за хэрэгтэй хэрэггүй хог юм ярьж ханлаа. Тэгээд гэрийн урдлын үүдэн дээр ууттай хог байгаа. Тэрийг гаргаа хаяадах гээд. Гэхдээ яг үнэхээр айгүй ганцаардсан хүн байна тий. Нэг юм настай хүмүүс их ганцаардахаараа нэг ингээд яриа өдөөд идэв штт. Яг тэгч. Яриа өдөөл хэрэгтэй хэрэггүй юм яриад тэгжсэн гид загнаад эхэлдэг те. Яг ингээ яриаг нь амар томоотой ингээд айгүй сайн хүүхдийн дүрийг олцсон сосоод згсэн чинь тийм юм усагаа юугаач мэдхүү л гээл. Амьдр чи ийм байдгүй заа юу чи над руу харж ил гэж би гайхаш. Та ч дүнгийн сая энийгэд гоё юм ярьж байгаа хүмүүлээ. За юмнуудаа хийгээ дуусчлаа гэртээ ирсэн намайг жоохон тоглоом гэж байна. Хулгайч гэдэг нэртэй тоглоом байна. Тоглоом дээр мэдээж хэдүүлээ хулгайч бол энэ байшин руу ор гинэ. Тоглоомын дотор тоглоом тоглож яадаг ш гайхамшигтай. Энэ ямар амар таньдаг байшин бэ? Энэ нөгөө нэг дотроос нь мах түүгээд идэг тоглоом биш үү? Та нар санаж ийн үү? Нэг юм дахианы мөч энтер түүж идээ. Тэгээ буруу махын түүж идэхээр сүнс гарч ирж очоож мочоогоод идэг тэр тоглоом биш үү? Үгүй угаасаа яг тэр тоглоом биш үү? Бүр яг байдаг шээс үе. За чи find the cabinet key in nearby rooms гэ. За өрөөнүүдээс нөгөө түлхүүрийг олгоцсон. Юутай чи энэ аваар хідүүлээ хай. Түлхүүр энд байна уу? Алга. Энд байна уу? Байшин. Навшин болоод ах уу? Энэ надаас юу гэсэн ах уу? Би одоо бодвол айхалч хэвчтэй байсан баг та тий. Шкафны нөгөө талдаа байж чадгүй гинэ. Бөө. Тэгээд чи нүцгэн бай за үхвэ шээс. За болсон. Тоглоомыг тоглож дууссан. Орой болсон. За ямар ч байсан нэг хүн үхсэн амар их ингээд хамлуулаад үхсэн байсан. Тэгээд дахианы ферм дээр зогцыг хайцсан. Тэгээд баахан тойроод баахан үд үйсэн гинэ. Тэгээд тэр алуурчныг болохоор Oakland Reaper гэж нэрлэж байгаа гин. Тэгээд үхсэн хүмүүс нь дандаа бага насны хүүхдүүд байсан гинэ. За энэ бүхэнд би манай энэ гэрийн наваар ингээд болж байгаа биестэй итгэж чадахгүй хүүе би хөршөөгөө цогоор харж болд юм биш. Уг гайхамшигтай. Нэг найз нь хагас нүцгэн нөгөө найз нь тэнцээс бүжиглээ алж байна. Би ижинээс нь хараастай. За тэгээ хөршөөгөө юу хийж байгааг дурангаар хар гинэ. Гайхалтай. Бүр сайхан ойртуулж байгаа харч ил та. Чадна штэ. Ха.
Дахиад нэг татаадах. Эдгтээ бүр ямар өөхгүй бүжгэлт юм бэ те. Тэр найз нь зүгээр тоодгүй шээс. Тэгсэн наан зүгээр бүжгэлээ хэлдэг шээс те. Чи намайг харж идв. Чи намайг харж идв л гэл. Нөгөөдх нь ерөөсө тоодж байгаа юм байхгүй. Бис та алж байгаа үстэй л. За нөгөө манай хөрших нөгөө Руперт гэсэн штэ. Тийч ямар новшин болоод байна нэ. За манай нөгөө хөрших Руперт тийч нэг охин барьцаалцсан байгаа мó. Барьцаалцсан хэд энэ хоёр айгу 50 ярьж байна. Барьцаалцсан бол ич тоо нүүр амын таглаад зодч нүдээд бүр гай болно гэсэн зүгээр юм яриад. Чи юугаа игээд байгаа юм бэ гинэ? Яа. Өдөржигөө консол дээр тоглосон хүн би тоглоогүй. Тэгээ хөршигөө ингэж нууцаар харж болд юм уу? Би чиний нөгөө нууцаар хардаг юмнууд чи авцсан штэ гэд. Одоо орондоор орой олцсон байна. Аав чи оройн цагаар гэрээс явна гэдгийг чамд хэлсэн бидтэй л гин. Тэгээ сайхан амраараа гэд. Энд гэхдээ доор байсан зураг биш вэ те. Манай ээж арай өөр хүүхэн болцсон бах ээ. Доотлын хан дээр байсан зурагч айгуу гоё зураг байсан шүү дээ. За дараагийн өглөө босоод ирсэн. Манай хөршийнх нар сонь сайхан юм юу ч алга. Мөнгө орхицсан биш. Сүү вэ, мөнгө вэ. Сүүн дээр нь мэдээж нэг жоох хүүхд алга болцсон гэнэ. Дахиад нэг хүүхд алга болчлоо. Тэгснэ мистер Рупертийн гэрт би нэг охин харсандаа итгэмээргүй юм интерхцээ. Энэ зурган дээр байгаа охин тэр гэрт байсан мөн үгүй юу? За тэгээ би ажлаасаа хоцорлоо гинэ. Тэгээд нөгөө нэг өчтөр хүүхэд барьцаалсан хүний нохоог одоо би хоолох хэвээр үнэхээр гайхамшигтай л гин. Манай хөрш алуурч болцсон шүү. Алуурч гинэ. Барьцаалагч болцсон шүү. За тэгээд нохооны хоол болохоор пүнзэн дотор байх хэвээр гэж нэрлэв. Пүнзэг нэ. Пүнзэнд юу вэ? Мэдээж нохооны хоол байна. Бэжида ах яг энэ өтөр юу хийдэг вэ? Газар тариалан марилна юмд бас хэрэгэлдэг юм болов уу гэж бодохоор санийх бордоо байвал яг бэж болохоор гэхдээ яг бордоо хэрэглэхээр талбай байхгүй хөөс. Тэгснэ нохоо нь үхсэн юм уу? Ийм биш хөөе. Өчтөр амьд байсан охин үхсэн байдаг шээс. Тэгээ нөгөө өчтөр алга болсон охин яасан бэ? Тэгээд ноён Руперт энэ чи одоо юу нууж байгааг харах боломж боллоо нөгөө тийч хараа. Нөгөө юуны ийм хулдаас нь даавууд илгээ тавьсан биш. Энэ алаа тавьсан юм биш үү? Нохоогоо ч алаад, нөгөө юугаа ч алаад, охиноо ч алаад. Хайдуулаа подвол руу норж үзцгээе. Подвол руу мэдээж орж болохгүй гэж юм. Дэшээ гарч үзцгээе. Тэгснэ баахан хүүхдийн тоглоом мэтэр үйж идэг ш. Тэгээ магадгүй те түүний ачин болвол гин. Энэ ара хүү намайг бас нууцаар харддаг юм биш. Тэгснэ те ямар нэг юм ийм жоохон сижиг бүхий вэ хурдан гэрлүүгээ харъя. Тэгээ хоол идчихвэл одоо миний сэтгэл санаа арай гайг болно л гин. За энэ ёстой сижиг бүхий олоо явцсан шүү. Ах бол дурангаар намайг харддаг нь сайн ойлгомжтой болчлоо шүү дээ. Яг сайхан тэр цонхныхоо тийч дуран тавьцсан. Манайх руу араа сууж байгаа байхгүй. За хоол хий гэсэн. Эхлээд мах. За болсон. Гайхамшигт. За хин хаалга төгшөөд байгаа гэж шалга гинэ. Нөгөө охин. Яасан дурангаар харж байгааг мэдсэн үү? Чиний дотор уцаж ягаан өнгөтэй юм билээ штэ л. Би ч ягаан өнгөд дуртай шүү л. За би цонхоор намайг хараад байгааг би харсан л. Ичгүй байх үү чи гинэ. Юу гэж ичвэдэ онгор минь. Юу лээ? Ороогийн хамгийн үзэсгэлэн цэцгийг харж байхдаа ичнэ гэж юу байсан яа? Цэцэг хүртэл чамаас ичгүй байхад би яагаад ичих ёстой гэж өдрөг. Тэнгүүд л араас нь цэцэг ичээ. Хөөхөн чамаагаа л гэсэн. Гэтэ бити тэнэг юм шиг жүжиглээдээ л. Би бүх зүйлийг харсан. Чи юу харсан бэ? Таваа мэдгүй байх гэж одоо юу чи дурангаар манай өрөөний цонхыг харсан л. Гэтэ би үнэндээ би шуу харж исэн юм а шуухаа минь. Тэгснэ те шүний 10 цагт шуу хараа сууж явах уу чи? Шууч тэгээ яасан манай цонхон дээр байна уу? Танаа цонхон дотор байсан ш хонгор минь. Танаа бүр орон дээр байсан ш тэгэл. Тэгээд те санаандгүй манай өрөөний цонхоор бүхэл бүтэн 5 минут чи ширтээ юу л. Би ширтгийг хүсээгүй уучлаарай. Зүгээр сонирхолтой байсан юм аа. Гэсэн чинь үнэхээр сонирхтыг чинь татсан уу? Тэ? Чи сонирхол татсан. Тэгээд би эцэг ихтэй хэлээг үн чи үнэхээр азтай байна шүү. Ааштай байна чи хөөе. Жохон найрч гадагсан чи айгүй ааштай. Энэ удаа яг уу чамааг өршөө чи дахиад урангаар харж байгаа юм бол би өстө нүрий чин ингээд халтаа бүр ингээд бяцшаашгүй л. Trap step битэртэй хөөе. Онгор минь чамаа хин гэдэм битээ. Тэ?
Яг би санаандгүй дурангаар чамайг харслаа. Чи өөрөө намайг харж болно шүү дээ. Ойлоо танилцъя л та. Тийм биз. Нэрээ хэлчихэлтэй онгор минь. Нэ шүний охин мэн л. Тэгснэ намайг одоо консоль дээр тоглол эсвэл унт гişээж нүггүй. Би хоол хийгээд байгаагүй юм уу? Улаан цай дүкон дотор хоол хийснээ явж унтах болоошээсгүй. Энэ манай энэ гол дүрийн залуу жоох юмтай. Ирүүл бишээ. За унтаад үгүй. Тэр өдрийн орой. Яана шүн болцсон уу би хэр удаа унтчихва. За нөгөөд чи дурангаа аваарай гэлзаарай. Чи өдөр ажиллаад л. Би хитэн. Гэс муура хооллоо гинэ гэс муурыг хооллоотхаа. Одоо нөгөө хоол нь түлэгдсэн үү? Хүмүүс олцсон гэж. Тэгэж. Аль эрт. Йоо чи химбэ? Яа нохоо нөгөө манай хөрш Руперт. Битээ. Би зүгээр энүүгээр явж исэн юм аа л гин. Чи ичээ новшиг хийж яваа юм бэ гэсэн чинь танаа гэрэл асаалтаа байгааг би харсан юм аа. Тэгээд орой олцсон юм чинь гэрлээ унтраа гэж хэлэх гээд ирсэн юм л гин. Тэгээд шүний цагаар уул гэсэн чинь альвэ те би хаалга тогсгоод уулна ойртчихсан. Тэгээд чамаа гараад ирсэн. Тэгээд хоёлоо ингэж очицсан л гэн. Тэгээд ийм орой хаалга тогсгоод нэрнгээсээ юу гэсэн чинь тийм энэ бүхэн сонирн байгаа ах л та. Гэтэ би танаа хөрштэй те. Хөршүүдийн хооронд бол юу ч болохгүй штэ л гин. Би тэг гоц. Анхны удаа л та манайхын шалгаж байгааг харж гэсэн чинь нэрээ юу л гин. Тэгээ би зүгээр өнгөрч явсан юм аа. Тэгээд гэрэлчээ анивчаад ахаар нь сайн үг гэж хэлэх гээд ирсэн л гин. Энэ ямар амар худалчгаар вэ? Жиггээ худалчгаар вэ? Тэгээ би төсөөсөн байлгүй дээ. Хөгшин юм чин те хий юм харна штэ л гин. Тэгээ ойлголоо те дахиад манай гэрийн нарны талбайд бити ирээрээ. Тэгээ саахан амраараа гинэ. Энэ нэр алуурчаа. Энэ бол яалж авахгүй алуурч. Алга хийдгүү байлаа гэхэд зүгээр ер нь алга хий гэж боддог баг. Хаяа зүгээр ингээд суужснаа гівгэнд уйдаад зүгээр л би ингээ алуурчин болчвол яах вэ гэж тэгснэ. Тэргээ ганцаар инеж мэддэг. Яг тиймэрхүү сэвтэй ах бай. За тэгээд нөгөө нэг хараал ийцэн хоолыг дукоонд би орхицсан. Одоо энэ ер нь ингээд бодоолцсон баха гаргаж хаяил гин. Хүү яана би зүгээр гэрлий чи харь те. Би бас ингээд айл амтны гэрлийг хараад ормоор л шүү дээ те. Хүүе тэр манай хөрш охины гэрлэн анивчаад энэ удаа хонгороонд. Харин гэрлээ трол гэ. За тэгээ хоолоо муура хоолцсон хогоо гаргаж хайцсан. Одоо хөршүүд юу хийж байгааг дурангаар харцгаая гин. Хайр гарыг да. Манай хайр их л завгүй багш. Тэр юу вэ? Тэрийг харж гинүү та нар. Тэжээ хараа нүцгэн эмхтэй эрэхтэй хоёр баг шиг байх юм. Тэгээ өөрөө гараараа дуруу ич харааш гэрлээ үүж ороотхай. За дурангаа авсан. Биш үү шүү дээ. Энэ нөгөөд чи биш үү шүү дээ. Нөгөө эрд над руу уурлаад исэн хүүхэд тэр хараа шивээсэн байхгүй шүү дээ. Манай гэрт ирээд уурлаа намайг загнаад исэн хүүхэн чи нөгөө нуруунд дээр юутэй байсан. Trap step тест. Тэр хараа. Харсан да. Яста баригдлаа даа. За орой минь сонсогчтоо гэд мэдээ гарсан. За тэгээ шуурхаа мэдээ орж ирсэн гинэ. Тэгээ сүүлийн 2 өдөр бүх хотын турш одоо нэг л асуудал гарсан. Тэгээд 9 настай охин алгуулсан байгаа гэж байна. Тэгээ өнөөдөр өглөө тэр охиныг амьдаар нь олсон гин. За нөгөө охин бол үхээгүй байгаа юм байна. Тэгээд хотын одоо нөгөө төв талбар руу явах замын хажууд олцсон гинэ. Тэгээ цагдаагийн хэлснээр тэр хүүхд болохоор нэг сүртэй гинтэж мэнтэйгүй л гин. Тэгээ эцэг ихт нь хүлээлгээд өгсөн гинэ. За хүм үхээгүй бэ нөө манай хурц мөч алаагүй юм байна. Тэгээ нийрэл хайгуулын ажил туссан хүн болгон баярлаа гэж хэлж байгаа. Тэгээ гудамж модомжийг хайсан сайн дуурайх нь бас баярлаа гинэ. За тэгээд тэр алга болсон охин ингээ гэр бүлтэйгээ хамт байгаа болохоор хэдүүлээ ингээ санаа зовхоо болж болсон шиг. Энд итгэхгүй байна бүх зүйлийг би маргааш шалгана гинэ. Тэгээд дурангуй болцоо. Тэр хоёрыг одоо дуран байхгүй харж чадахгүй. Юу хийж байгаа юм бол ямар ч хэлсэн нүцгэн бэ заяа. Хөршигээ хардггүй ч. Хөршүүгээ дурталц шмарга. Юу хийж инеч хоёр. Хагас нүцгэн юу ярьж байгаа амьдрал ярьж байгаа юм гурлаа ярил л даа. Цохон дээр тэ амьдрал сайн үгээ бичиг хийцээ. За. Ямар ч хэлсэн ингээд манай хөршүүд бол энэ хоёр тэр хоёр тэгээ манай эсрэг талын нөгөө агаа тэгэл болоо шүү дээ өөр хүн амт бол тэнд нэг нөхөр
өөр юу н үзэгдэж харагдчихар хүн байд юм уу? Өөргүй амтан бол харагдахгүй л. За дараагийн өглөө. Big days here, got to bring camera to snap everything. За зургийн аппаратаа аваад зураг дарах хэрэгтэй гин. Өнөөдөр зурагч болох нь. Хоёр сав бэлгэвч тэгснэ. Тэгснэ химэл боо байж тшаасгүй. Энэ манай аав ээж ирж бас сайн хоёр гар шүү Нууж мууж тавьдгүй бахта ядаж ийшээ мишээ те энэ сам мав руу хийчихгүй зүгээр л тавьцсан байдаг шээс. За одоо хөршийнхөн гэрлөө орж нөгөө нэг нууцаар зураг дарна гинэ. Би чи энэ бүх хугацаанд энэ манай Рупертгээс саяны хөгшинг тэр охин алдсан гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгээд алсан уу алаагүй юу гэдгийг нь ер нь нотлох гээд байгаа. Нохоо нь бол үхсэн. Тэгээд чи булшлаа хийцэн байгаа. Яг эртэн нэг жоохон охин байсан чинь нөгөө охин алга болчихсон. За бодвол руу н орох түлхүүрийг олох хэрэгтэй. Тэгээ энэ гэрийнх нь хаа нэгтэй байгаа хаа л гэн. Нөгөө хаа нэгтэй бодвол энэ хавтал байгаа л та тий. За түлхүүрийг олсон. Одоо бодвол руу орж бодволын зургийг дараа гэн. Ороод бүр амар зургийн дарья. Яагаад хөө? Зургийн дараагчаа тэгээд. Би өөрөө дарах юм биш шүү дээ. Өөрөө зургийн дарахгүй чи. Юу ч буудаж. Би үхсэн үү? Хитэн цагийн дараа би буудуулаш. Yes. Новшгиж миний хөл дотроосоо шатчихээл нөгөө хөл рүү буудчих. Тэгээ би эцэнээс босоод бүх зүйл оройтхоос өмнө гарах хэрэгтэй гинэ. Гэртээ бэжсэн. Харин тийм ээ гэртээ бэжсэн байна. Одоо юм яа? Одоо юм ярьж болохгүй юм. Юм ярихаар сонсоод. Тэгээ би энээс хойш дахиж сэрээгүй гинэ. За микрофон унтраад биш гяс сухтаа гатах юм. Түлхүүр нь алга. Ардлын алганд төгжтэй. Энэ хараал ийц түлхүүр нь хаана байгаа бэ? Зүгээр л дээдлээ давхарлуу гарсан ч өөдөөс хутга өрцөн гэж зогсож идэх шээс бүр ямар тэнийг юм бэ? Яа би аваа нэг зөрчсөн чинь тэгээд тэр доор байж ах би доор биш том өрөөнд орцсон байгаа хөөхгүй подбол руу явчихж байгаа хөөхгүй яа та шоо угаасаа дуусчихсан юм сая тэгэл оргоол дуусчихгүй ч тэгээд би оргож идэхгүй алцганаад та бүр за эдэн цагийн дараа юу нөгөөд ч намайг алаал байгаа юм уу тийм шүү дээ алж идэх шээс Бэжэта манай нөхөр тэгээд энэ тоглож байгаа юм болохоор шал өөр тоглоод шүү дээ. Подвол руу ороод зургийн дараа тэгээ буудуулах уу? За буудуулчлаа. За сэрсэн. Яа намайг дахиад алж идэг шээс болоодгоо. Тэгээ хараа сая буудуулснаа хэдэн цагийн дараа гээд үйл явдал нь шууд алгасчихж байгаа байхгүй мэн нөхөр. Тэгээ энэ үйл явдал болохоор яг жихнээсээ болсон гинэ. Тэгээ өсвөр насны хүүхдүүдийг алдаг энэ цуврал алуурчны тухай гэж 1970-аас 1980 оны хооронд болсон. Тэгээд энэ алуурчин болохоор хизээж баригдаагүй гэж байна. Тэгээ энэ тоглоом чамд таалагдсан болвол тэгээ тоглосон баярлалаа гинэ. Зайл ямар сух тоглоом бэ энэ. Ёстой нөгөө тоглосондоо харамсна гэдэг нь энэ баг та. Бүр ямар тэнэг тоглоом.